Сайн уу хүүхдүүдээ? За сайн уу? Сайн явж ирсэн үү? За нэшээ загсъя. За хүүхдүүдээ би яг хаагуур явах вэ гэдгийг харж байлаа л та. Хүүхдүүдээ би өнөөдөр аль замаар яаж аялах вэ гэдгийг хараад газрын зургийг харж ирсэн юм. Хүүхдүүдээ хардаа энэ замбаар явбал ус ихтэй, харин бартаа бас ихтэй. Энэ замаар явах юм бол дүт хэрнээ хаж чулуу ихтэй. Хэдүүлээ аль замаар нь явах уу? Тэр замаар явъя. Хэдүүлээ дүт замаараа л явъя дах уу? Тэгээ. За би газрын зургийг хураачи. Ингээд бүгдээрээ аялал эхлэхээс өмнө үзэгч хүүхдүүдтэй өөрсдөө танилцуулъя заа юу? За. Чамаа хэн гэдэг вэ? Өөрийгөө танилцуулаарай. Гүнүү. Дүлгөөнө гэдэг үү? Дүлгөөний цүнхэнд нь юу байгаа вэ? Ганцхан бичээ харшсан. Бичээн байгаа юм уу? За, аялалтаа явж байхдаа өсөх юм бол гаргаж идээрэй заа юу? За, чамаа хэн гэдэг вэ? Амаа итгэл гэдэг. Итгэл гэдэг. Итгэл ямар гоё малхаатай. Аялалт ягаад малхаа чухал лээ? Нар тусдаг. Тийм, нар тусдаг. Өөр яадаг үлээ? Хачиг бууж ирдэг тийм үү? Хачиг бууж ирэхээс хамгаалдаг, амун дээрээс нь маршаасаас хамгаалдаг тийм ээ? За, чамаа хэн гэдэг вэ? Ариун сайхан. Ариун сайхан. Чамаа хэн гэдэг вэ? Маргад. За, чамаа хэн гэдэг вэ? Мандах заяа гэдэг үү? За, чамаа хэн гэдэг вэ? Нинжин. Та нар миний нэрийг мэдэж байна уу? Мишель. Мишель те? За тэгвэл аялалт явж байхдаа намайг Мишель хичээ гэд хэрэгтэй зүйл болол асуугаарай заа юу? За тэгвэл хэдүүл аяллаа эхлүүлэх үү? За тэгээ. Хаш эрдний дүлгөөн 4 настай, шатар нөөх, хөгжин тоглох дуртай. Молом жамцын нинжин 4 настай, зураг зурах, бүжиглэх дуртай. Зоргогийн мандах заяа 4 настай, дасгал хийх, дуулж бүжиглэх, зураг зурах дуртай. Бат нямбрын итгэл 5 настай, ном унших, Спайдермен тоглох дуртай. Сүх очрын ариун сайхан 5 настай, лего эвлүүлж тоглох, хувцсны загвар үзүүлэх дуртай. Эмч болох сонирхолтой. Баяр батын маргад 4 настай, шатар тоглох сонирхолтой. Их гоё үнэрсэж байгаас манай Туулаа явж байна. тэгвэл болгоомжтой. Та нар ирвэхэнд дуртай юу? Дуртай тийм ээ? Манай ойд зөндөө олон төрлийн өнгөтэй ирвэхэнэр байдаг. Хин юу вэ хүүхдүүдээ? Агуу. Агуулга шагаагаад хартаа. Юу вэ дотор нь? Чулуу. Чулуу байна тийм ээ? Хүн байна уу гэж хэлээрэй. Агуу их цуурайтдаг тийм ээ хүүхдүүдээ. Хэдүүлээ агуу руу орж үзэх үү? Тэгээ. За хүүхдүүдээ хэдүүлээ агуу руу орохоос өмнө агууны талаар жоохон ярилцах уу? За тэгээ. Дээрээ суу ийшээгээ. Гэж суугаад тухтайхан шиг сууж агаад ярилцъя. Дээрээ шиг. Ингэж суугаад ийшээ сууж. За, найзуудаа. Та нар ер нь аялалт явж ирсэн үү? Явж ирсэн үү? Ямар аялалт явж ирсэн бэ? Ой модонд юу? Агуу дотор модогч. Агуу дотороо. Гэрийнхэнтэйгаа юу? Гэрийнхэнтэйгаа агуу дотор мүлгсэн юм уу? Сонирхолтой юм бэ яасан. Мисэс ихтэй. Би ажилд явж байгаагүй. Аялалт явж байгаагүй юу? Би мандах зайтай яг агуу орж ирсэн. Хамт агуу орсон юм уу? Вау. За, агуун дотор юу байдаг гэж бодож байна та нар? Аал зүү, агуун дотор аал зүйдэг гэж бодож байна уу? Би тийш аал зүйдэг ингэж бодчих. Аал зүйдэг. Солонгос танайтайгаа явж ирсэн байхгүй. Тэгсэн чинь солонгосны нөгөө дэлгүүрний хананд ингээд шүсрээрээ ингээд зоортсон байж ирсэн шүү дээ. Аал зүү. Тэгэхээр том аялжсэн сая. Солонгост ямар байсан бэ? Гоё яасан. За юу юу гоё яасан? Чамд хамгийн тод санагдж байгаа нь юу вэ? Хамгийн тод санаж байгаа нь? Хамгийн гоё нь бол Барби. Барби яасан. Солонгос Барби гоё яасан уу? Агууг хэн бүтээдэг вэ? Мод бүтээдэг үү? За. Хэрмээ. За. Сэсэн баахаа. За та нар мэдгүй байгаа юм байна тийм үү? Тэгвэл би та нарт ярьж өгөх үү? Агууг хэн бүтээдэг вэ гэхлээр агуу байглаасаа өөрөө бүтдэг.
Агуй яаж үүсдэг вэ? Агуй бол уул гадны дотор байгалийн аргаар үүссэн том хөндий юм. Олон мянган жилийн турш салхи бороо, цас шуурга, хатуу чулууг илээж хагалж будалдаг. Ялангуяа шохон чулуу усанд амархан уусдаг тул том хонгил хөндий үүсдэг. Ихэнх агуй олон мянга сая жилийн турш үүсч бий болдог. Та нар далай дээр очиж ирсэн үү? Солонгосын далай ирээд очсон чинь ийм том хайлаа явж ирсэн шүү дээ. Ийм том жинхэнэ далай ирээд очсон чинь нэг авто байсан. Авдар байсан уу? Автоо онгосон чинь эднэс эдэн шүү дээ. Эднэс тэгээ мөн тэгээ нэг авто ирээ байдаг шүү дээ. Тийм тий? Монголд агуй байдаг уу? Байдаг. Агуун дотор тэгвэл юу байдаг юм болоо? Чулуу байдаг. Чулуу байдаг тийм ээ. Чулуу. За өөр мөс байдаг агуун дотор. Агуйн таазнаас унжсан мөсөн чихэр шиг урд чулуу, доороос дээш ургасан шог чулуу байдаг нь туслаар үлдсэн эрдсээс үүсдэг бөгөөд маш удаан. Заримдаа 1 см ургахад хэдэн 100 жил шаардлагатай байдаг. Зарим агуйд сарсан багваахай амьдарч, заримд нь бүр газар доорх гол урсдаг нь агуйг бүрч сонирхолтой болгодог. За хүүхдүүдээ тэгвэл агуураа орж үзэх үү? За тэгээ. За босоод. Тэртгүүхэн шиг ороорой. За хүүхдүүдээ. За ороорой. Дотор нь юу вэ хүүхдүүдээ? Чулуу байна уу? За болгоомжтой аваарай. За ороорой. За яваарай найзуудаа. Яасан жижиг агуу вэ те? Яасан жижиг байгаа. Харин тий та нарын би чилсэн үү? Чилээгүй юу? Би чилж. Миний биелэг ёстой чилчлээ. Түлхэ тэгвэл босороо дасгалыг хөө. За тэгээ. Он чулууд очиод дасгалаа явуултуудээ. Алхаараа бүгдээрээ. Урдуу очиод газ дасгалаа ячаад аяллаа үргэлжлүүлээ.
хүүхдүүдээ та нар бороо орохыг харж байсан уу? Харж байсан тийм ээ. За түүсээ чиг үнэртэй дэн гэсэн штэ. Тэгэхээр бараг бороо орж магадгүй. А гэхдээ нэг их бороо орохгүй. Би мэдж байгаа байхгүй. Та нар яаж мэдж чинь гэж бодож байна? Барааны чиг гэдэг. Борооны чигийг үнэрлээд үү? Би гарахаас өмнө цагаа гарах мэдээг маш сайн харсан. Тэгэхээр өнөөдөр нэг их бороо л орохгүй. Харин жоохон шиврээд тэгэл болчихно. Хүүхдүүдээ аялалд гарахаас өмнө цаг агаарын мэдээгээ харж чадхааргүй болчихлоо штэ. Бүгдээрээ бороо орохгүй, эсвэл халуун болох, салхитай болохыг яаж мэдэж болох вэ? Та нар юу гэж бодож байна? Уцаараа харах уу? За, юу гэж бодож байна? Манай зөвлөлтөөр цаг агаарын мэдээс гардаг. Тийм үү? Хэрвээ бүр ингээд цаг агаарын мэдээг үзэх боломжгүй, утсан унтарсан, ингээд хээр талд явж байгаа тохиолдолд яаж мэдэж болох вэ? Хүнээс асуучнаа. За хүнээс асууж болох юм. Гэхдээ хүүхдүүдээ штэ. Манай монголчууд цаг агаарын мэдээгээ их олон янзын төрлөөр таамаглаж, урьдчилан мэдэж болдог. Одны байрлал аль урамглаагаас их харж мэдэж болдог. Бороо орохоор төхөө түрээд ирэнгүүд муурнууд ингээд мяу мяу гэд мявлдаг гинэ. Та нар итгэхгүй тэгэхээр? Итгэхгүй. Тийм үү? За тэгвэл муур яаж дуурдаг вүлээ? Та нар мэдэх үү? Өөр яаж дуурах вэ? Тэгш дуурдаг юм уу? За тэгвэл нохоо яаж дуурах вэ? Өхөл чи ингэж дуурдаг. Өмбөө гэдэгтэй. Адуу гэж мэдж байгаа эцтэй хүүхдүүдээ адуу тэгэхээр юу вэ? Ямар амтан адуу гэж байгаа илээ? Мөр. Яг зүйтэй морь. Тэгвэл морь яаж дуурдаг юм? За тэгвэл төрөлх чинь өөр хүүхдүүдээ ингээд гэдэг штэ адуу гэд тэрийг адуу төрөлх гэж хэлдэг байхгүй юу? Адуу ингээд олон удаа гэдэг ах юм бол гадаа салхишуурга яг зөв бараг л хүүтэн. Гэтэ салхишуурга ихтэй байдаг гинэ. Та нар тэмээг мэдэх үү? Тэмээ чинь хэдэн бүхтэй илээ? 3. Тэмээ штэ хүүхдүүдээ 2 бүхтэй. Ойлгосноо хүүхдүүдээ? Ойлгосон. Бас чичигчүүнээр бууж ирүү сага хөлгөний жилтэй ирсүүтэй инзүхэн байдаг эцэгнээстэй өгөр хоёр жилтэй аримасан адаглаад байдаг амсан гэрээ баатун жилтэй дэрхийдээ дийчээдэг За яасан мондох хүүхдүүдээ саяны дуусан амьтад маань бүгдээрээ өөрсдийнхөө мэдрэхүүгээрээ мэдрээд бид нар цаг агаар ямар хувь байх вэ гэдгийг хэлж өгдөг байхаа нэ шүү. За хүүхдүүдээ ойлгосноо? За тэгвэл хүүхдүүдээ одоо бүгдээрээ тоглоом тоглох уу? За тэгвэл ямар тоглоом тоглох уу? Итгэлээ чи ямар тоглоом дуртай вэ? Бүх дэмжлэх тоглоом гэж мэддэг хүүхд байна уу? мэддэггүй. Мэддэг үү? Мэдхгүй юу? Би Мэдгүй. Найзуудаар үг дэмжүүл тоглож ирсэн үү? тавж байсан. За тэгвэл би мэддгүй хүүхдүүд нь тайлбарлаад өгье. Үг дамжуулах тоглоом гэдэг нь нэг найзаасаа нэг найз руу үг дамжуулж тоглохыг хэлнэ. Үг дамжуулахдаа би бинийг анхааралтай сонсоод мөн дээрээс нь чаг тод ярьж сурна. Дээрээс нь шинэ өгнүүдийн мэдлэгээ тэлэх боломжтой. За тэгвэл ийм тоглоомыг тоглох хүүхдүүд ээ. Тавжий. За тэгье. Найзуудаа би эхэллээ шүү. Сайн анхааралтай сонсоорой. Голын чавар гурны үлц. Мэдхгүй байна. За тэгвэл дахиад сүүлийн удаа ганц сайн сонсчих. За манайдаа дахиад хэлчих. Голын. Одоо хэлээрэй. Одоо итгэлээр сонсноо хэлээ шүү. За юу гэсэн бэ? Голын гал. А? Голын гал. гэсэн үү? За. За итгэл юу гэж сонссон? Ориглоос. Бас голын гол гэж сонссон уу? За. Тэгвэл дөлгөө юу гэж сонссон?
Голын гол, голын гал. За яг хуу баг зэргийн төгссөн байна. Маргадаа юу гэж сонссон юм? Голын гол. Голын гол, голын гол. За, нинжи юу гэж сонслоо? Голын. Тийм юу гэж сонслоо? Чи юу гэж сонслоо? За үгүй ээ. Би ингэж хэлсэн сайн сонсоорой. Голын жавар, говийн угалц. Ингэж хэлсэн байхгүй юу? Та нар хэлээд үзтээ. Голын жавар, говийн угалц. Тийм үү? За одоо хурдан хэлээ шүү. За юу. 1 2 3. Голын жавар, говийн угалц. Мантахаас хулаад бүгдээрээ нэг нэгээр хэлж үзье. Голын жавар, говийн угалц. Говийн угалц. Говийн угалц. Аха. За хитгэлээ хэлээрэй. Голын жавар, говийн Говийн угалц. угалц. За дөлхөө. Голын жавар, Говийн. говийн угалц. Аха. За маргаад хэлээрэй. Голын жавар, говийн угалц. Говийн угалц. Говийн угалц. Голын жавар, говийн угалц. Говийн угалц. Гол жавар, говийн угалц. Аха. За. Голын жавар гэж юу болдог та нар мэдж гин үү хүмүүс те? Мэдхгүй байна уу? Би тайлбарлаж өгөх үү? За, гол гэж та нар мэдэн тийм ээ? Жавар гэдэг нь голын юм хүүтэн байгааг жавартай байна гэж ярьдаг байхгүй юу? Харин говийн угалц гэдэг нь мандах итгэл хоёр сонсон шүү. За, говийн угалц гэдэг нь говь хээр талд ийм нүүр нүдгүй ингээ шуурхыг говийн угалц гэж ярьдаг шүү. Та нар ингээд нүүр нүдгүй шуурхыг харж ирсэн үү? Харж исэн. Харж ирсэн үү? Сахар миний нүд олж исэн. Тийм ингээ бүр ингээ нүдэнд харагдахгүй болтол шуурдгийг говийн угалц гэж ярьдаг шүү. За юу хүмүүстээ? Нэг исэн харж исэн. Харж ирсэн үү? Шуураад, шуураад нүдэнд ис алгаад нүд ухаад шил зүссэн ш. Оо тийм үү. Шил зүүхээр ингээд өдрөөр шороо орохгүй тийм ээ. Голын чавар говийн угалц гэсэн шинэ үг мэдэж авлаа тийм үү? Шинэ үгээ ээж аа болон найзуудтай зааж өгөөрэй за. За. Одоо дараагийн хэсэг маань бүтээл хийх хэсэг байгаа. Та хэд маань бүтээл хийх дуртай юу? Дуртай. Найзуудаа тэгвэл бүтээлээ хийх сөрөөгөө очих уу? За тэгээ. За найзуудаа бүтээлийн маань хэсэгт тавтай морил. Өнөөдөр би та нараар агуйт амьдралыг амьдтын төлөөлөл болох баавгайг зурулна. За урд чинь баавгайны ийм зураг байгаас хүүхдүүдээ ийм зураг байна тийм үү? Тэгэхээр бүгдээрээ баавгайныхаа өнгийг өөрийнхөө дуртай ямар ч хамаагүй өнгөөр будаж болно шүү. За. Тийм өнгө өнгийн байгаа зурсан ч болно. За бүгдээрээ будаад эхлээрэй. За хүүхдүүдээ та нар баавгайны талаар хэр сайн мэддэг вэ? Баавгай юу н харж ийсэн үү? Харж байгаагүй юу? Баавгай харсан бол хаана харсан бэ хүүхдүүдээ? Модондоо. Өөх. Баавгай өндөр байсан уу? Баавгай хүнээс өндөр үү? Өндөр тийм ээ. Өндөр шүү дээ тий. Тий. Баавгайны жин ер нь хэд байдаг юм бол та нар ойролцоогоор юу гэж бодож байна? Биеийн жин нь 40. Өөх ямар туранхай баавгай вэ? Баавгайны биеийн жин хүүхдүүдээ 600-аас 700 кг байдаг гинэ. Баавгайны гастрол. Яачуулаа? Астул яхи. Баавгайг юусоо агнаж болдоггүй байхгүй юу хүүхдүүдээ. Яагаад вэ гэх юм бол баавгай нь үнэхээр хомсцсон. Амар хүмүүсээс хүмүүсийг хатаж магадгүй. Тий. Тэгээд хүмүүс агнасаар агаад баавгай маань улаан номонд бичигдсэн байдаг. Юусоо агнаж болохгүй шүү, баавгайг агнаж болохгүй шүү гэж хэлээд хүмүүс тэгэж хэлээд улаан номонд оруулсан байдаг. Би ногоон өнгийн баавгай сасчих. Тэг ногоон өнгийн баавгай. Би өнгийн баавгай сасчих. Тэгээ хүүхдүүдээ баавгай өвөл ер нь хаана байдаг юм болоо? Мөсөн дөө. Цагаан баавгай мөсөн тэгээд амьддаг. Өвөл хүрэн баавгай хичээндээ орно гэдэг нь хүрэн баавгай зөндөө их хоол идчихэд тэгээд хичээндээ ороод унтдаг. Тэр хичээн агуу байдаг байхгүй юу? Би танараас асуулт асуухгүй. За. Зөвхөн Монголд байдаг баавгай тэр юу вэ? Бор баавгай. Бор баавгай чинь
Оросд байдаг, мөн Аз тэгүүд, Европ тэгүүд, Хойд Америк гэдэг бүх газарт байдаг бараг л. Би бараг Таацсан уу? За, тэр баавга нэрийг Мазалай гэдэг шүү. Мазалай. Тийм та нар өмнө сонсч байсан уу Мазалайг? Сонсчихсан манай зүрхтаар их самтад идэв шүү. Рекламадад байдаг уу? Мазалайны ундаа байдаг. Тийм тий. Мазалайг бас улаан номонд оруулаад агнаж болохгүй шүү хүмүүсээ гээд Мазалайг дандаа хамгаалтанд байлгаж идэг. Манай бүтээлийн болонд оролцож байгаа хүмүүс маань авьяасаа үзүүлдэг. Та нарт авьяас байгаа юу? Бага. Авьяасаа үзүүлэх үү надаа? Үзүүлээ тийм ээ. Дуу мэдгүй хүмүүстээ тэгвэл. За тэгвэл 6 будаж дуусчаад хамгийн сүүлд нь дуугаа дуулж өгөөрэй заа юу. За хүмүүстээ би л дуусчлаа. Манайд хоёр уу? Тийм арга битээ дууссан шүү. Эцэг хараа. За. Хоёр хөтэй юм аа. Тийм ээ. Бараг маргад бас өдөөцөөгөө орохтой надаас төрөөсөн гүүгээ. Тийм үү. Арга Төрүүлээдээс. За, болцонтой найзуудаа. Болцсон юм чинь одоо надад дуугаа дуулж өгөх үү? За тэгээ би сонсъё. Ой, тийш хараарай. Мэхан нүдэмэ атайхан минэжиэштэгэ амонумэн ахиштэгэ усны дусшиг эдэсэнда авиги хэрэг төсөөми ахиши хэвтэ дүүни уэни эч зай онноги астан уюми угөө миний гар утсан уйми хут угэнэн усми имеги зэлбэр усумби авич харэг төсөөми ахиш хэвтэ дүүни Jai, unmugi astan uyami. Яасан мундаг дуулсан хүмүүс вэ? За, гой дуулсан хүмүүстээ маш их баярлалаа. Одоо бүгдээрээ зурсан зургаа эхнээс нь харуулад тэгээ танилцуулъя. Тэрнээс өмнө үзэгч найзуудаа ингэж зурсан шүү гэд 1 2 3 гэд үзэгч найзууд руугаа зураг харуулъя шүү. Заа юу. Үнэхээр авьяаслаг мундаг зурсан хүмүүстээ маш их баярлалаа. Өнөөдрийн манай аялал энэ хүрээд өндөрлөж баярлалаа.